LeBron James нь NBA-ийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг. LeBron талбай дээр болон талбаан гадуурч загварын мэдрэмж өндөртэй нэгэн тооцогддог. Мэдээж хэрэг тансаг зэрэглэлийн бугуун цаг нь түүний загварын салшгүй нэг хэсэг тооцогдно. Энд LeBron James-ийн цагны цуглуулгын хамгийн гайхалтай загваруудыг танилцуулна. LeBron James 2023 оны лигийн цомын эхний тоглолтын үеэр Lionel Messi-гийн Inter Miami багийг дэмжин суугтаа маш дэгжин Rolex Day-Date 40 бугуун цагийг зүүсэн харагдаж байна. Түүний зүүсэн загвар нь Euros Day-Date цувралын 60 жилийн зориулсан онцгой бүтээлүүдийн нэг юм. Тансаг хэв маяг, гоёмсог хийцийг хилтэгдэг энэхүү 40 мм-ийн цаг нь олив ногоон өнгийн нарны тусгалд гэрэлд зөөлөн туярах гайхалтай нүүртэй юм а. Цагны нүүрэн дээрх онцгой ром цифрүүд нь гүнзгий мэдрэмж төрүүлдэг бол улам нарийн сайдар зассан хээтэй хүрээнд цагийн тэмдэглэгээнүүдтэй гайхалтай зөгцсөн харагдана. Цагны дотор гайхалтай хөдөлгүүр байдаг бөгөөд 70 цагийн нөөцтэй. Los Angeles Lakers багийн LeBron James нь Rolex-ийн хамгийн хүртээмжтэй өдөр тутмын хэрэглэн зориулсан бугуун цаг болох Oyster загварч түнд бий. Тэрээр энэ цувралаас хэд хэдэн цагтаа бөгөөд тэдний дунд 2020 онд гарсан тод өнгийн Laken нүртэй хоёр загвар онцгой байр суурь эзэлдэг. Эдгээр нь 1970-ад оны өнгө аясыг илтгэж өгсөн байдаг. LeBron эдгээрийн нэг болох улаан нүртэй загварыг 2021 онд хүү Bronny James-ийн тоглолтыг очих үеэрээ зүүсэн байдаг. Энэ нь орчин үеийн Oyster загварын дундах хамгийн ховор, сонирхол татам хувилбаруудын нэг бөгөөд тод өнгө, нэмгийн хийцтэй атлаа, бугуун дээр хүчтэй мэдрэмж төрүүлдэг гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн LeBron цэвэр ногоон өнгийн нүүртэй загварыгч өөрийн цуглуулгад багтаасан байдаг. Coral өнгийн загварын адил энэ загварч мөн 3, 6, 9 цагийн барилалд давхар багна бүхий тэмдэглэгээтэй. Мөн цифрүүдийн хажууд барилах хар дүрлжин шугамууд нь цагийг илүү тод ойлгомжтой харагдуулахад оршдог байна. LeBron James мөн Patek Philippeтэй ойр ажилладаг. Түүнд 2015 оны Base World үзэсгэлэн дээр анх танилцуулагдсан Швейцар цаг байдаг. Энэ цаг нь бидний дээгүрх шөнийн тэнгэрийн хөдөлгөөнийг илтгэдэг байна. Цагны хар өнгийн нүүр нь хойд хагас бөмбөрцгөөс харагдах оддын зүү тогтлыг харуулж мөн сарны бүслэгийг тодорхойлж чаддаг байна. NBA Superод LeBron энэ загварын Rose Gold хувилбарыг сонгосон бөгөөд түүнд хар ирсэн осор, мөн улаан хагас сар хэлбэртэй заагч цом нь он сар өдрийг заах зорилттой байна. Rolex болон Patek Philippe брэндүүдэд дуртай LeBron James нь эдгээрээс гадна AP-гийн хэд хэдэн загварыг өөрийн цуглуулгад багтаасан байдаг. Тэдний нэг нь бол өвөрмөц хийцтэй цагны урлагийн бүтээл гэгддэг мөлийн нарын загвар юм. Энэхүү цаг нь анх 1995 онд танилцуулагдсан байдаг. Бид түүний ягаан алтан хувилбарыг түүн зөгцсөн бор осортойгоор зүүсэн байгааг харж байна. Зөв элбэртэй их бие, ром цифрүүд мөн брендийн өөрийн механизм бүхий ил харагддаг хөдөлгүүртэй. Энэхүү цаг нь түлхэхгүйгээр 60 цаг эрчим хүчээ хадгалж чаддаг байна. Дараагийн цаг Rolex Daytona John Mayer. LeBron-ы Rolex цагны цуглуулга нь зүгээр хөгжилтэй өнгөлөг загваруудаар хязгаарлагддаг. Түүний цуглуулгад жинхэнэ домогт статус төрсэн бүтээлүүд ч байдаг. Тухайлах юм бол Daytona цувралаас тэрээр 2016 оны гайхалтай нэгэн загварыг өөрийн болгосон бөгөөд энэ цуглуулагчдын дунд Daytona John Mayer нэрээр алдарсан байдаг. Энэхүү очин алдарт дуучин John Mayer энэ цагийг нэгэн ярилцлагынхаа үеэр зүүн гарснаас хойш ийм нэртэй болжээ. Daytona John Mayer загварын онцлог нь солонгорсон ногоон туяатай бөгөөд энэ нь шууд анхаарал татж чаддаг. Энэ өрмөц ногоон өнгө нь шар алтан их биет хослон үнэхээр тансаг өрмөц төр төрхийг бий болгодог байна. Мөн Daytona гэсэн улаан хүрээн цагны дизайнд мотоспортын уур амьсгалыгч нэмж өгдөг. NBA-ийн түүхэнд хамгийн олон оноо авсан түүний хувьд Rolex-ийн хамгийн нарийн эзэтэй спорт цагч байдаг. Тэрээр Yachtmaster 2 эзэмшигч юм. Түүний сонголт бол шар алтаар бүрэн хийгдсэн 44 мм-ийн том корпус бүхий энэхүү загварын цаг юм а. Тансаг байдал болон хэрэглээний хослол болсон энэ цаг нь мөн бүх өнгийн хүрээтэй гэдгээрээ онцлогтой. Энэхүү материал нь зураас нь тэсвэртэй, өнгөө удаан хадгалдаг, шин чанараараа алдартай. Цагаан өнгийн нүүрэн дээр нь усан завины уралдаан зориулсан тусгай хийц байдаг мөн бүх болон улаан өнгийн жижиг деталууд ч дотор нь бий. Үүнээс гадна сорон зоон орны нөлөөнд илүү тэсвэртэй 72 цаг эрчим хүчээ хадгалах чадвартай байна. LeBron James нь AP брендийн Black Panther загварын цагаараа мөн олонний анхаарлыг татчихсан удаатай. Энэ цаг нь зөвхөн 250 ширхгээр хязгаарлагддаг бөгөөд нэр нь Marvel-ийн алдарт Black Panther франчайз зориулан хийгдсэн гэдгээр онцлогтой. 2021 онд танилцуулагдсан энэхүү гайхалтай цаг нь эргэн тойронд хар керамик хүрээтэй бөгөөд орчин үеийн өрмөц тансаг байдлыг илэрхийлдэг. Үүнээс гадна дотор талд нь цагаан алтаар 3D хэлбэртэй Black Panther дүрс, дотор талын хөх хүрээ болон
хөдөлгүүрийн хөдөлгөөнд онцгой 3D гайхалтай хөдөлгүүрийг ч багтааж өгсөн байна. Нийл ягаан өнгийн эрзэн оосор нь титанаар хийсэн ихэгддэг цаажтайгаараа энэ ирээдүйн хэм маягийг илтгэж байна. LeBron-ы цуглуулгад багтсан бас нэрийн хийцтэй нэг цаг бол AP-гийн 25 жилийн ойд зориулсан гайхалтай бүтээл юм. Энэ цаг нь зөвхөн 50 ширхгээр хийгдсэн бөгөөд OG Offshore цувралын 25 жилийн ойн хүрээнд хийгдсэн гэдгээрээ онцлогтой. 18 караттыг агуулсан энэхүү цаг нь 45 мм-ийн диаметртэй 16.3 мм-ийн цуцаантай том корпусоор бугуун дээр хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг. Гадна талын цагны гоо сайхныг тодтогч хард хитэн болон эрзэн оосрын цагийг илүү тод ялгаруулж өгдөг байна. Энэхүү жигсаалтад NBA-ийн домог тоглогч LeBron James AP-тэй хамтран бүтээсэн цаггүйгээр бүтэн болохгүй нь ойлгомжтой. 2013 онд LeBron Швейцарын брендийн элчээр томилогдсныхаа дараа зөвхөн 600 ширхгээр үйлдвэрлэгдсэн энэхүү цагийг бүтээлцэхэд оролцсон байдаг. 44 мм-ийн диаметртэй энэхүү цаг нь титан болон алтны хослоор хийгдсэн бөгөөд ийм хослол цаг үйлдвэрлэлд ховор тооцогддог. Хүрээний 8 болт болон Острны саарл өнгийн хослолыг тусгаж алмазаар чимэглэж өгснөөр LeBron-ы цаг улам нарийн болжээ. Мөн энэхүү цаг нь тамирчны спорттой холбоотой ямар ч тэмдэг илэрхийлэл агуулаагүй бөгөөд ямар ч арга хэмжээнд оролцохдоо зөвхөд илүү тохиромжтой болгож өгчээ. LeBron мөн Richard Milleтэй хамгийн сүүлд хамтран ажилласан байдаг. Энэ хүрээндээ тэрээр өөрийн брендийн нэгэн цагийг бий болгожээ. RM65 техник загвар нь ердөө 150 ширхгээр хязгаарлагдсан төөн цогоор хийгдсэн цаг юм. Мөн хаан LeBron-ы болон RM-ийн онцлог шинжүүдийг нэгтгэж өгсөн гэдгээрээ онцлогтой. Энэхүү шинэ бүтээл нь LeBron James-ийн хэв маягийг шингээлгүйгээр бүрэн гүйцэд болохгүй нь ойлгомжтой. Энэхүү цаг нь тод ногоон өнгөтэй. 12 цагийн байрлал дах LeBron James-ийн логон дээр гарч ирдэг титэн болон бугууч жижиг дэлгэцүүд болон гадна минутын заалт Lakers-ийн шар ягаан өнгийн хослол цагаан тэмдэглэл болон зүүнний үзүүрт мөсөн цэнхэр өнгө тодорч нэмэлт чимэг болгон хийжээ. Ингээд та бүхэндээ өнөөдрийнхөө дугаараар LeBron James-ийн гайхалтай цагнуудыг танилцууллаа. Ингээд дараагийн имчилэг хүртэл баяртай үзэгчдээ.